За өнөөдөр миний челленж маань 30 дахь өдөр байгаа. Хамгийн сүүлийн өдөр. Тэгээд би одоо мэдээж челленжээ дуусгаад үргэлжлүүлээ ингээ өмнө шигээ бүр ингээ чөлөөтэй одоо юу ч хамаагүй иддэг байсан шигээ байхгүй. Мэдээж энэ челленжийн маань зорилго маань одоо 30 өдрийн турш энийг ингээ хэрэгжүүлсэн болохоор одоо цаашдаа ч гэсэн амьдралынхаа дадал зуршил яг ингээ зөв хоолт одоо өөртөө ингэж хөвшүүлэхийн тулд хэрэгжүүлсэн челленж болохоор мэдээж үргэлжлүүлээд эрүүл зөв хооллоод явна. Яг заримдаа ингээд найзуудаагаа идэх үе гарах ч юм уу, тиймэрхүү үедээ ингээд идээд аль болох баланслаад явна гэж бодож байгаа. Тэгээд та хэд минь надаас ингээд асуумаар байгаа юм байвал нээлттэй хамаагүй асууж болно. Би дараа нь одоо ингээд турж байгаа үйл явцын талаар, идж байгаа хоолныхаа талаар өөрийнхөө биен дээр харсан өөрчлөлтөн дээрээ тулгуурлаад нээлттэй хариулсан тийм бичлэг хий гэж бас бодож байгаа. Тэгээд та надаас асуумаар юм байвал YouTube бичлэгийн манд комент үлдээгээд аль эсвэл өдрүүдийн бичиж болно. Би бол нээлттэй шүү. За тэгээд өөрч юу яриа гэж бодлоо. Өөрч өнөөдөр өвдгөл би ажиллаад тэгээд одоо 3 цагаас гарах өргөнөөдөө хүлээрээ сууж байна. Тэгээд өнөөдөр ажиллаад тарч хичээнд очиж хүнсаа бодуулна. Миний өмнөс нэг юм хүн ингээ уур очсон. Сарын өмнө бодуулсан гэхэд нэг ч араасаа гин. Тэг ингээд нөө хартлаас ингэж ерөөсөө арилж марлаагүй. Тэгээ манай хич айгуу сайн боддог хичтээр очиж бодуулна. Та тийм ээ тэгээ хичээнд очиод бичлэгээр хөлжлүүлээ. Тэр манай хич харц. Hi. Аягийн мэдээсэн. Hi vlog. За танаа гэрээгээд танилцуулахаар ирлээ. Танаа зочлээ гэрлээ. Манай таныг танилцуулаад юм байхгүй л дээ. За юу ч гэсэн танилцууллаа. Энэ юу юм бэ? Начаа телевиз бодлыг ухдаг байхгүй юу? Тэгээд яа бүр телевиз нөгөө нэг машин ачигдахынхаа өмнө амар их заваа ингээд яадаг шүү дээ. Хоош хороогоор туулж ирдэг шүү дээ. Тэнгүүд гэрлэгөө оруулахгүй зүгээр шууд энэ үүдэнд задлаад хайцгийн үүдэндээ үлдээгээд зөвхөн доторх юм аваад боордог. Хоос шарах юм нэг гэрлэгөө оруулахгүй. Ботлын элгоман плэшүүгээ юм хэл. Яа хитгэн гэж. Угаасаа яг ихээр нөгөө хөстэй Ер нь дам пүүз шүү дээ. Дандаа хөл ихтэй юм пүүз. Ер нь энэ гурыг л хандаа. Тэгээд энийг бол чадахгүй мэлээ хөл хатаад once л миний үсэг юм байна. Тэгээд мөрхөл юм да. Энэ дагуур нь дэлгүүр хатаа авч өгдөг. Тор. Дэлгүүр Тор цуглуулдаг насан дээр ирээ юу. Дэлгүүр уутанд юм хийх нэг туфтай биш. Орж ирээ хогоо. Тэгэл фри үдүүлээ. Шөхөр хажуулынх нь агарын тэнцүү. Тийм юм. Тэгээд энэ бол хин агарын тэнц тоглолт. Бид хоёр хоёлаа. Оройд цаг агаар гоё үед гарч теннис тоглолцоод орж иртээ. Энэ болохоор юм цэвэрлэхэд байдээс энэ салбитгийн шууд шалгаа ирчдэг эндээ. Заавал өрөөрөө ороод нөт салбитыг авчираад байхгүй. Энд чинь ингээд бүх юмаа тавьчихдаг. Яа тийм байдаг байх. Тэгээ энэ хаалга ингээ хаагдчихдаг тий. Надад энэ солонгос ингээд барьнууд энэ гоё таалагддаг. Ингээ хаагдчихдаг. Тэгээд дуу чимээг амар их тусгаадаг. Энийг хаасан хаагүй ялгаа бүр амар идэг. За одоо ийшлээ. Унтлахны өрөөнд л орч тийм үү шууд үлдсэн. Өрөөнд минь бол юу ч бараг байхгүй тий. За байлгана. За цон. Энэ юу юм бэ? Наа чи жижиг нэг чангуу гэх юм уу? Агуулхаа өрөө шиг үү? Зүгээр ингээ хэрэггүй юмнуудаа хийгээд ус мус тиймэрхүү юмнууд. Тэгээ амар хөрхтэй бүр танаад ирчихсэн жишээ мишээ юус оршигдсан. Тэгээ ингээ нойдлын цаас жижиг сэж юмнууд. Будаага ингээ савнд яд алчдаг үү танах. Хорхоор гарахаар нөгөө хадгалахад аюу хэцүү. Чиг миг төгчдөг болохоор. За энэ наа чи миний хумсаа бууддаг хумсны хэрэгслүүд. Баян хэрэглэдэг болохоор хэрэглэхтэй л зөвхөн ингээд энэ би их ирэхэд баг хэрэг гаргаж ирдэг байх та. Зөвхөн тэр үедээ түрээл шууд аваа гарчдаг. Энэ юу юм? Наа чи зүгээр нэг чимдааны дээд
цүнх. Аа. Тэр нөгөө хумсныхаа зүгээр шин юмнуудыг дотор хадгалцсан. Энэ тэнд орохоор ил ахаар юм уу? Энд ч хувцснууд байгаа юм уу? Тийм тэгэл хэрэггүй. Цаадлахт нь хувцаагаа, наадлахт нь Амар хэрэг туртай тийм ингэж хэрэггүй бах юм л. За хэрэгтэй хэрэггүй юм. Энэ нөгөө нэг хаалгатай өөр байхгүй юу? Аа хаалганы аваа хийсэн. Хаалганыг салгаад аваад ирсэн. Тэгэхгүй бол орд байх зайг болоод манайх. Манай юм унцганы өрөө айгуу жижигхэн. Уусаа нэг хаалганы хэрэг байхгүй юм шүү тий. Тэгэхээр энэ дээр шууд ингээд дайзоогоос нэг хөшиг аваад хөшгөр ингээд тасгарлаа. Яа, имерхүүл. ор. Манай хүнжлээ угаах гэдэг аваа гарчлаа. Хүнжлээ аваа гарсан. Энд хүнжил байгаа гэж бодчихорой гэж. За энд юунууд байна ээ? Энд чи тэгэл жижиг сажиг. Тийм жижиг сажиг гоцхны маш ямиг зүйлмэл тиймэр юмнаар. Юм бараг л энд нь анч ор хүнжлийн даа вентер хийдэг. Запаснууд. Тийм. Энд тэгэл зоос моос юмэр. Вау. Энэ нөгөө нэг бүр хэдэн жил болж байгаа юм. Тийм шүү дээ тий. Тийм. Бүр бараг 3 жил болж байгаа хаа. Корона гарсан байсан гэхээр 20 он мууны хой шүү. Тийм шүү дээ. Манай та нэг энэгээр зураг тавьж ирсэн шүү дээ. Илэрэлж ийсэн. Миний амьдралаа авч хамгийн гоё бил. Гэтэ гоё тий. Аюу хөрхөн гараад ш. За ийшээ хувцсны өрөө юу? Ийшээ ингээ хувцсны өрөө. Энэ балконо. Сетак. Аа, сетак. Тийм. Хөрх юм аа. Бүх юмдаа талдаа хөшиг хийхгүй бол амар их юм харагддаг гаднаас. Хожаандэ. Гоо сайхны ширээ. Шинэх нөр юм байх хэлсүүч. Тэг би нэг иймэрхүү харагдчих байна аа. Таны гоо сайхны хэрэглэж яасан томх юм тийм. Би нэг юм хэрэглэдэг. Тэг яг таарсан юмнууд. Энийг бол бүр байнгын авч хэрэглэдэг. Энэ серум би бас ингэ хэрэглэдэг. Тийм. Энэ тосыг бол би бараг сүүлийн 2-3 жил хэрэглэж байгаа. Амар сайн чигшүүлдэг. Тэгэл нарны тос энэ Редений серум. Серум 2 хэн төрөлтэй. Амар хөрөөс үед энийг төрөлтэй. Ганцхан өнөр тостэй. Энэ эрэхтэй. Тийм. Манай хүний ажиллагаа бусна. Арьс ажиллагааны ингээ ганцхан нэг л болох. Ер нь бол их цомхон аяг амар. Айгу амар ял байна. Ингээд ингээл юу таны хувцснууд энүүрээс нь чи дүүх яхах зүгээр энэ юм ааш. Тэгсээ зүгээр ажлын хувцад энэ. Энэ ингээд энэ ч ингээ ажлын хувцснууд нь. Тэгээд энэ гадуур өмсөх хувцсан. Тэгтээ ингээл болоо. Зүгээр хэдэн өөр өнгийн хувцсан ингээ хоёр. Өөр өнгийн зүгээр подолкнол гэдэг. Тэгэл ингээл болоо. Нэрээ хувц оноор өмсөх. Энэ юу вэ? Энэ нөгөө нэг сая эмгтээчтэй мэрээр энийг өгөө. Яса муухай яхаар хайдаг чи. За ишлнэ. За галдооны хэсэг. Надад эдний галдооны хэсэг амар гоё таалагддаг. Өнгөн. За хөрөгчөөс нь. За хөрөгчөө нухнаа айлын. Яа тийм бэ? Яа тийм. Юм байхгүй. За. За мэдээж өндөг байна. Айл болгоны хөрөгч өндөг бий. Шар тос байна. Боших байна. Энэ юу вэ? Надад л зүгээр хавсан хийж байдаг. Зүгээр цай. Заримдаа үйц үе. Шар тос ч өстө яа зураг биш. Надаас яг шар тос ингэж чи. Шар тосгүй цай бод сүлээцээ бараг л бодгоо тий. Тийм шүү дээ. Энэ юу юм бэ? Огээс урт мэд. Наа чи нөгөө нэг ямар будаг гэх юм нэг удаа. Цагаан будаг арай дутуу бодловсруулсан будаг гэх юм. Ямар будаг гэдэг чи? Нэг тийм будаг. Энэ барай юм барай. Барай нөө муухай л. Вариант. Тэгэж. Зя. Ишигэ. Зэвэ. Өнөөдөр энэ зайг хөргөчөнд хадгалдаг гэсэн. Тийм. Тэгэхээр илүү удаан ашигладаг юм шиг үү? Карбонаар солонгочудаас сарж авсан юм. Тэгээд ламжлагч нар энэгээр хайлмаг хийхээр амар гоёлж бас. Тийм. Тийм. Энд чинь яг л нэг тийм өрөмөрхөө амттай. Хайлмаг халуунаар тэгж. Тэг энэ ихтэй амар гоё амттай тий. Жохон тэл бас шиг. За. Суунда. Бараг юм байхгүй. Ихтэй ама дор зарна мартас аваад тиймдээ тэхгүй бол угаасаа мохол өдрийн их гол хийж идэж байгаа болохоор энэ юу юм? Айгу хурдан ууддаг. Аль энэ тий. төмс. Төмсийн нөгөө юм цаасаа утанд хадгалах хэрэгтэй ер нь.
Тэгжээж чигээ цаасан удаа нь ерөөхдөө чигийг авна гэсэн үг. Тэгжээж төмөс арай удаан хадгалагдана. Тэгээ нөгөө нэг юм шарын мөсчдөг ш нөгөө ургаад нэг юм ургачдаг дээр нь. Тийм юм ургах нь арай удаан байна гэсэн. Гэхдээ ер нь бол юулээ орчны температур гэдэг. Өрөөний температурт хадгалах хэрэгтэй төмсийг. Гэхдээ манайх өрөөнд байлгах зай байхгүй болохоор өргөчн байлаа. За энэ бас ногооно тавшигна. Бас ийм үед ингэ хадгалчихдаг юм тий. Бас маар юм байна. Цэвэрлээд бичглээд тавьчихдаг. Зүгээр л хаас ихэд энэ засан үрээд юм шүү дээ. Жимс юм уу? Энэ нөгөө салаадны байцаа. Салаадны байцаа. Усан үз бий гэж. Пандэр. Пандэрийг бол айгүй хийддэг. Үлсэн үед амар хийдэн. Гэтэ өглөө бас мод ус идчихдэг. Цус шинг би нэг цус багталтай болохоор цусаа шингэл хүүднээс иддэг. За доошоо. Бууз байна. Тэр мантан моц хийгээд үлдсний нийшээ хөлдөцсөн. Энэ юу юм? Нөгөө тойр дээр айраг гэсэн. Айраг. Угаагүй л. Уугаач. Уумар санагдсан үед уугана. Зайрмаг. Тэгээ зайрмаг яс энтрээ. Ой би тань яах чинь. Хийгээл зайрмаг. Энэ юу юм бэ? Чикен. Би чикен даймжтай. Гаднаас авч идэхээр нүл тосоод идэхээр өөрөө нөгөө нэг тусгай шарагч яадаг шүү дээ. Тэр дотор шараад идэхээр аюу. Тэгэж нэр болох юм тий. Ингээд олоор нь ачаа аюу хямдхан байдаг болохоор. Энэ атхан туслагч. Энэ талах шарагч юм уу? Талах шарж идээд масл төрхөж идэх варандаа идэхээр амар гоё. Гоё юм тий. Тэгээд тэр нь бол тэгж идэх бас амар таргалан л та. Тэгэн л дээ цагаан талах гэснээр маслтай. Тэгээ сая идэх мантан буц хийсэн байсан. Надад тусдаа байцаатай шил хийсэн байсан. Би сая бүгдийг идчихлээ. Чи нэр манай шүүх мөгнөд ерөөс үдчихэж байгааг багт. Гүүшт энэ эрэнгүүд одоо хаваа шүү. Энэ эднэр одоо за юунууд вэ? Эднэр болохоор зүгээр дандаа шинэ юмнууд маа. Эрүүл мэндийн булан юм биш үү? Ингээд витамин омега байна. Энэ болохоор жоох ирч хүчээ өгдөг нөө зүгээр жели. Энэ болохоор нөгөө ашигтай бактери байна. Энэ нөгөө нэг хоол шингээж холестериныг нөгөө задлж өгдөг тийм жели юм шиг бас. Энэ нөгөө нэг таны дээр надад өгсөн. Энэ өстой гоё амттай юм л. Тэрийг хаяад нөгөө нэг хоол идэхгүй унтмаар санагддаг уурчаагүй. Тэгээ энэ болохоор өдрөөс уудаг витамин байна. Магний. Өстой цэгцтэй харагдчихна. Энэ юу юм бэ? Ингээд Харуул байна. Бүх юм ингээд нүдэнд харагдах амар зүгээр сайн байна тэр бүр амар цэгцтэй. Би нөгөө энэ цаг ичээстэй гоё ууж байгаа ш. Нөгөө ундаа ууж болохгүй болохоор тэрийг ундаа шиг байна. Тий. Амар гоё амны цагаат их чинь. Сахар орлуулагч. Бидний аллергиус гэдэг. Тэрийг хийгээд ууж байгаа илүү бас. Тийм үү? Сахар хийсэн. Йоо, идэрчтэй яасан ч цэгцтэй. Аяр тавчных байхгүй. Яг бүх юмнаас 2 байгаа. Гэтэ яг л хэрэгтэй юмнууд юм шүү дээ. Тэр нэр айгаа манай ихч. Надаа сая 2 сард манай дүү Монгол яваад. Ихтэн өгч явуулсан багтаа. Энэ нөгөө нэг монголчуудын өөрсдөө хийж гаргадаг. Ямар гоё. Хятад руу захиалдаг юм шиг үлээ. Гэтэ өөрсдөө дизайн гаргадаг гэсэн. Ийм усны сав. Шүлтүүртэй. Ийм мөнгөн 100% мөнгө юм шиг үлээ. Тийм. Ямар гоё юм тийм. Тэгээд бэлгэн нөхөд гоё юм байна. Хайдлаад бол хэрэглэхгүй байгаа. Нөгөө нэг эмээнэр нэг авдрантаа хадгалцдаг. Хэрэглэж чадахгүй. Тэглэж энийг нөгөө гадуур ингэ бэрээ явах гэхээр аюу тухгүй байгаа зү. Тийм юм. Гоё бол гоё. Гэхдээ ингэ бариад явхад амар хүнд. Хүсийчвэл бүр хүнд. Тийм шүү. Өөстэй амар хүнд юм байна. Тэгэл ер нь ингэ үүдүүлэн биш. Тийм гоё юм. Монголд ч ороод нөгөө нэг ингээд сүмнэрүүдээ ингээд шилэн юу хийчихдэг шиг тий. Одоо хоноо шүүгэндээ хадгалаад. Гэтэ гоё харагддаг юм байна. Хөл. Энэ илүү зөв 5 эний 5 байхгүй нэ. Энэ дотор хоол идэж байгаа зүлдэх юм шүү. Таглалчтай. Ингээд таглаад гайсаа толгуурмаа л гэж байгаа юм аа. Амар амар. Танаа ягнууд дайсаг гэх юм уу? Тийм. Би дандаа хямдхан аяг аваад муухай болгонууд нь хаяа хямдхан юм хаяхад аяга амар шүү. Тийм тий. Нэг хүнтэй аяг аваад тэрийг хайрлж исэн ийм хямдхан юмуд аваад хэрэглээл нэг жилийн дараа мараад өөд шитгэж аяг тавнасаа. Тэгэхээр хаяж чинь шинийг нэмж аваад аяга амар санагдав.
Би ер нь нэг хот өнгийн юм нэг туртай биш. Ер нь манай гэрт харах юм дандаа. Тийм дандаа яг нэг тийм цагаан уус саарал бэж өнгийн юм нар. Тий. Гэтэ амгаа энэ үг гигээтэй гэрэлтэй энэ болохоор ингээд анчааны сав нод тэгэл гурал будаа даваас. Гомон гол бас ингээд болчихсон юм тий. Өөдтэй болохоор хадгалах нөгөө юу н буруу хадгалагтаа. Салтан. Тавс перц. Холын гэрчнүүд бай савн хийчихээд хэрэглээд аяга амар. Юм байна. Юм ингээ ийлээ тавих амар дургу. Би ясаа тийм ш. Тэр нэг тийм нүдэн нарийн дратор хэвчдэг. Илүү зүтгүүл дандаа баймар хэрэглэгүй юм бол хамгийн дээр нь тавиал. Тэр гомон гэдгээ авчаад идэх юм бэ. Ямар ч тааш нэг айл юм байгаад хахаар би иддэг байхгүй юу? Байхгүй хахаар идмэр санагдаад. Тийм болохоор зүгээр аваад тавьчих. Яг амар. Тэгэл. За. Доошлие. Доош. Энэ доор нь болохоор услаа гадаа. Уснаа. Бас хамгийн хойно будаах шавччихсан. Манайх будааны хэд болохоор. Угаас ажилтгаар дандаа болохоо. Өдрийн дандаа будаад. Энэ болохоор пластик нөгөө нэг юм ялгаж хайх хэрэгтэй юм чинь. Тэгээ шууд усан хандаа уучин удлаа энэ доош шууд хайчихна. Ер нь айгу амар дахиад хогийн саруу яваад байхгүй юм байна. Шууд бүх юм нэг доороо. Юм ингээ зэгцэлхээр айгу амар. Амтлал нь болохоор тоомоо. Хүн сав суулгана. Иймэрхүү. Татахгүй болохоор дээр дээр нь жижигхан болохоор. Чүүл. Зэгцтэй харагдчих шүү. Төө. Энд шургуулгын нэг айл болгоны л байдаг юм байгаа хөө. Аяах. Басыг. Манайд байхгүй юм шүү. Манайд нэг сэрээ нэг калбаг энэ төрөл. Энд чинь юмшгүй сэлбидэг. Нөтөл битэг бол байна. Алчуур хэрэглэх дургу. Амар л та тий. 100 нөгөө амар чигт бол амар хурд өнгөрчдөг шүү дээ. Тэгээд тэр өмгийн өмнөрөндөө дургу болохоор хэрэглэх дургу. Нөгөө хоолны хог угаал төрөхийн юм ингэ цөлүүлждэг сет юм. Шүдэн жигт ингэ аваад хийчих. Дараа нь хоолны хогийг аваад туснаа бол угаагаад авахгүй. Тэгэл энэ чинь цэвэрлэгээний байдлаар энүүгээр индукшнаа цэвэрлэдэг. Тэр юм цагаараа дайрлахгүй энүүгээр ингэ мэжгээр тийм нэг урд тэрл. Тэгээ нэг удаагийн юм хэлж ирэх хэрэгтэй. Тусан оргоол ирчихдэг. Тэгээ 2 3 хоног ер нь 100 л биш бол 2 3 хоног хэрэглэж байна. 100 бол ялчгүй нэгийг хэрэглэж байна. Хамгийн дадлын дандаа нэг удаагийн жипопыг дээдлийн нөө зангидсан хаадаг урт юу гэдэг лээ. Тийм ууд тэгээд нэг удаагийн бэли. Хогнууд энэ чинь бас нэг удаагийн цагаан. Ер нь юмнуудаа аюу цэгцтэй байх. Гол стресстэй гэдэг юм аа. Үсэтэй юм шүү. Би ер нь өөрөө их цэвэрхэн юм байх хэрэгтэй болохоор. Эмгэлт нь болохоор пэйжлаа. Пэйж Гомон. За. Ингээд татаад тэрээс нь хэрэгтэй юмуд авчин. Гэхдээ байнга хэрэгэлдэг юм биш болохоор нэг байнга аваад идэггүй. Хоолны юм бол энэ чинь гомон. Орил. Үрсийг ч гэсэн юм чекко газар хадгалах хэрэгтэй. Хүмүүс нэг аман онгорхоо нэг газрын хавчил шийдчихдэг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл дотроос амтан гарч ирээд юм гэлээ. Ер нь өөртөө зөв хадгалж иж л хоол чинь дотроос амтан гарч ирэхгүй. Солонгос айгүй хичээлтэй болохоор Ой хаагддаг. буцаад өөр хаагдав. Наа чи бол өөр автомат. Бис иймэрхүүл. Зя 0 руу орё л та. Энд цанаа. Нанал чичгэн юм. Ой яна. Нот мөн үү? Эт мэн. 0-ыг авч үзсэн чи. За яг ирнэ гэх юм. Тэгээ нөтөн байгаа гэж. Тэгээ нөтөн байгаа. Энд ч бас гуймэн зэгцтэй юм шүү нэр. Body wash. Тэгээ нэг ижлээ савн хийчихээ аюу гоё ярих. Тийм айгуу гоё тийм цэвэрхэн зэгцтэй. Би том баримд орохоор ингэнэ. Угаасаа хүн нөгөө биелийн фрэзэн бэрн амьдарч байгаа хүний бэрн амьдарч байгаа гэсэн шиг тийм амьдарч болохгүй шүү дээ. Зүгээр өөртөө тааруулаад гоё амьдрах хэрэгтэй. Зэ энэ ингээд эмгтээчүүдийн хэсэг ингээд манай хичээлнүүд явжсэн энэ чинь ганц
Гахлын машин. Ганцхан уу. Тэгээ ганцхан. Ер нь эдгээр ингээ бүгд нь миний хэрэгэлдэг юмнаар. Энэ хүсний бодог бол миний биш. Хүсээ боддог байгаа маа. Энд чинь ингээ арин цэвэр эхлээл найланс. Найлансаа л хоёрхны л. Тэрэндээ яаралт хэрэгтэй үйл юм даа. Нөгөө агаал хахаар өнөөс. Хүмүүс нөгөө алчуур хүртэл найл хадгалаад байдаг шүү дээ. Тэр ч нөгөө солонгосчууд ингээд хийж гэн хойлцсон тий. Чиг зохиод ер нь бол тэр бол үнэхээр хөрөмжөө хадгалал юм байна шүү. Бас бодож штэ. Чи ингээ өснний сенс байна. Зя. Сайзны болон бас ийм хаван. Зя нэлөрөө чи бас ийм тавч юм. Тэгээд тавч тогтогч энэ тэр. Энэ юм. Наач нэг дэлгэхээр түнхэн болчдөг. Зэрнээ нэг гутал мотлоо угаахад юм ингээ усан твтэх шаардлагатай үед хэрэгэлдэг. Тэгээд жижиг гэл. Ер нь манай кошл аягүй жижиг байна. Уул нь би том кошлтой юунд зүртэл та даанч. Энд чи ингээ хумсаа боддог байгаа бит хоёр. Сандал нь авах юм байхгүй. Тэгээд тэн дээр тасаалаа хийж гинөө. Хаяал. Нэг хайд ороод нэг жичтэй гэж. Тэг хаяал хийдөө. За. Яа ингээ болоо. Хоёр одоо хумсаа бодлаа. Манай гэрч тэгээд цомхон жижигэн дээ. Хоёр одоо хумсаа бодлаа. Миний хүмүүс сарын өмнө бодулсан. Ийм хуурхсан байна. Реклам болчих юм шүү. Diet person хүмүүс иддэг chicken гинэ надаа өгч байна. Баярлалаа. Бүр таас нэмэт өчлөө. Би барь эднээс хүмүүсээ зөвлөлөө гарчлөө. Хүмүүсээ ингэж бодулсан.